Аливаа юмс үзэгдлүүдийн ижил төстэй шинж чанараар нь хооронд нь харгалзуулахыг аналог гэнэ. Энэ дэд бүлгийн даалгавруудыг хийснээр сурагчдын аливаа зүйлсийн өөрчлөлтийг тодорхойлох, ижил шинж чанараар хэрхэн өөрчлөгдөж байгааг ялхан харах чадварууд өгчнө. Хичээлийн зорилго: дүрс болон үгсийг тодорхой шинж чанараар нь харгалзуул. Сурах бичгийн хуудас 70, дасгал 1-1. Эхний хоёр нь ямар дүрс байна вэ? 1 ба 2 дахь дүрс ямар харгалзаа үүсгэсэн байна вэ? Сайн ажиглаарай хүүхдүүдээ. Дүрс жижигэрсэн байна. Тэгвэл 3 дахь дүрсийг хэрхэн өөрчилж 4 дахь дүрсийг үүсгэх вэ? 1 ба 2 дахь дүрсийн харгалзаатай ижил харгалзаа үүсгэе. Өгөгдсөн дүрсүүдээс 3 дахь дүрстэй зөв харгалзаа үүсгэх дүрсийг сонгож дугуйлаарай. Арын 4 дүрсээс аль нь харгалзах вэ? Ажиглах хугацаа 10 секунд. Хариултаа тулгаарай. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэе. Сурах бичгийн хуудас 70. Дасгал 1-2. Эхний хоёр нь ямар дүрс байна вэ? 1 ба 2 дахь дүрс ямар харгалзаа үүсгэсэн байна вэ? Сайн ажиглаарай хүүхдүүдээ. Дүрсний өнгө өөрчлөгдсөн байна. Тэгвэл 3 дахь дүрсийг хэрхэн өөрчилж 4 дахь дүрсийг үүсгэх вэ? 1 ба 2 дахь дүрсийн харгалзаатай ижил харгалзаа үүсгэе. Өгөгдсөн дүрсүүдээс 3 дахь дүрстэй зөв харгалзаа үүсгэх дүрсийг сонгож дугуйлаарай. Арын 4 дүрсээс аль нь харгалзах вэ? Ажиглах хугацаа 10 секунд. Хариултаа тулгаарай. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэе. Сурах бичгийн хуудас 70. Дасгал 1-3. Эхний хоёр нь ямар дүрс байна вэ? 1 ба 2 дахь дүрс ямар харгалзаа үүсгэсэн байна вэ? Сайн ажиглаарай хүүхдүүдээ. Дүрсийг цагийн зүүнний дагуу 180 хэмээр эргүүлсэн байна. Тэгвэл 3 дахь дүрсийг хэрхэн өөрчилж 4 дахь дүрсийг үүсгэх вэ? 1 ба 2 дахь дүрсийн харгалзаатай ижил харгалзаа үүсгэе. Өгөгдсөн дүрсүүдээс 3 дахь дүрстэй зөв харгалзаа үүсгэх дүрсийг сонгож дугуйлаарай. Арын 4 дүрсээс аль нь харгалзах вэ? Ажиглах хугацаа 10 секунд. Хариултаа тулгаарай. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэе. Сурах бичгийн хуудас 70. Дасгал 1-4. Эхний хоёр нь ямар дүрс байна вэ? 1 ба 2 дахь дүрс ямар харгалзаа үүсгэсэн байна вэ? Сайн ажиглаарай хүүхдүүдээ. Дүрс жижигэрсэн байна. Тэгвэл 3 дахь дүрсийг хэрхэн өөрчилж 4 дахь дүрсийг үүсгэх вэ? 1 ба 2 дахь дүрсийн харгалзаатай ижил харгалзаа үүсгэе. Өгөгдсөн дүрсүүдээс 3 дахь дүрстэй зөв харгалзаа үүсгэх дүрсийг сонгож дугуйлаарай. Арын 4 дүрсээс аль нь харгалзах вэ? Ажиглах хугацаа 10 секунд. Хариултаа тулгаарай. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэе. Сурах бичгийн хуудас 71. Дасгал 1-5. Эхний хоёр нь ямар дүрс байна вэ? 1 ба 2 дахь дүрс ямар харгалзаа үүсгэсэн байна вэ? Сайн ажиглаарай хүүхдүүдээ. Дүрсний өнгө өөрчлөгдсөн байна. Тэгвэл 3 дахь дүрсийг хэрхэн өөрчилж 4 дахь дүрсийг үүсгэх вэ? 1 ба 2 дахь дүрсийн харгалзаатай ижил харгалзаа үүсгэе. Өгөгдсөн дүрсүүдээс 3 дахь дүрстэй
зөв харгалзаа үүсгэх дүрсийг сонгож дугуйлаарай. Арын дөрвөн дүрснээс аль нь харгалзах вэ? Ажиглах хугацаа 10 секунд. Хариултаа тулгаарай. Дасгалыг амжилттай гүйцэтгсэнд баяр хүргэе. Сурах бичгийн хуудас 71. Дасгал 1-6. Эхний хоёр нь ямар дүрс байна вэ? 1 ба 2 дахь дүрс ямар харгалзаа үүсгэсэн байна вэ? Сайн ажиглаарай хүүхдүүдээ. Эхний дүрсийг 2 тэнцүү, дараагийн дүрсийг 4 тэнцүү хэсэгт хуваасан байна. Тэгвэл 3 дахь дүрсийг хэрхэн өөрчилж 4 дахь дүрсийг үүсгэх вэ? 1 ба 2 дахь дүрсийн харгалзаатай ижил харгалзаа үүсгэе. Өгөгдсөн дүрсүүдээс 3 дахь дүрстэй зөв харгалзаа үүсгэх дүрсийг сонгож дугуйлаарай. Арын дөрвөн дүрсээс аль нь харгалзах вэ? Ажиглах хугацаа 10 секунд. Хариултаа тулгаарай. Дасгалыг амжилттай гүйцэтгсэнд баяр хүргэе. Сурах бичгийн хуудас 71. Дасгал 2-ын А. Эхний харгалзаа нь ямар хамааралтай байна вэ? Цагийн зүүнний эсрэг 90 хэм эргүүлсэн байна. Харгалзааг үнэн байлгах дүрсийг гүйцээж будаарай. Эхний харгалзаа нь ямар хамааралтай байна вэ? Цагийн зүүнний дагуу 90 хэм эргүүлсэн байна. Харгалзааг үнэн байлгах дүрсийг гүйцээж будаарай. Эхний харгалзаа нь ямар хамааралтай байна вэ? Цагийн зүүнний эсрэг 90 хэм эргүүлсэн байна. Харгалзааг үнэн байлгах дүрсийг гүйцээж будаарай. Эхний харгалзаа нь ямар хамааралтай байна вэ? Диагоналын дагуу дүрсийн өнгө солигдож будагдсан байна. Харгалзааг үнэн байлгах дүрсийг гүйцээж будаарай. Хариугаа тулгаж өөрийгөө үнэлээрэй. Эхний харгалзаа нь цагийн зүүнний эсрэг 90 хэм эргүүлсэн байсан учраас дүрсийг 90 хэм эргүүлэн будсан байна. Эхний харгалзаа нь цагийн зүүнний дагуу 90 хэм эргүүлсэн байсан учраас дүрсийг цагийн зүүнний дагуу 90 хэм эргүүлж будсан байна. Эхний харгалзаа нь цагийн зүүнний эсрэг 90 хэм эргүүлсэн байсан учраас дүрсийг цагийн зүүнний эсрэг 90 хэм эргүүлж будсан байна. Эхний харгалзаа нь диагоналын дагуу дүрсийн өнгө солигдож будагдсан байсан учраас дүрсийг диагоналын дагуу өнгийг сольж будсан байна. Дасгалыг амжилттай гүйцэтгсэнд баяр хүргэе. Сурах бичгийн хуудас 71. Дасгал 2-ын Б. Эхний харгалзаа нь ямар хамааралтай байна вэ? Босоо шугамын дагуу толин ойлт хийсэн байна. Тэгвэл харгалзааг үнэн байлгах дүрсийг гүйцээж будаарай. Эхний харгалзаа нь ямар хамааралтай байна вэ? Сайн ажиглаарай. Дүрсэд өгөгдсөн сум нь ташуу шугамын дагуу толин ойлт хийгдэж зурагдсан байна. Тэгвэл харгалзааг үнэн байлгах дүрсийг гүйцээж будаарай. Эхний харгалзаа нь ямар хамааралтай байна вэ?
Сайн ажиглаарай. Дүрсүүдийн өнгө эсэргээрээ солигдсон байна. Тэгвэл дараагийн харгалзааг үнэн байлгах дүрсийг гүйцээж будаарай. Эхний харгалзаа нь ямар хамааралтай байна вэ? Сайн ажиглаарай. Цагийн зүүнний дагуу 90 хэм эргүүлсэн байна. Тэгвэл дараагийн харгалзааг үнэн байлгах дүрсийг гүйцээж будаарай. Хариугаа тулгаж өөрийгөө үнэлээрэй. Эхний харгалзаа босоо шугамын дагуу толин ойлт хийсэн байсан учраас дараагийн харгалзааг босоо шугамын дагуу толин ойлт хийж будна. Эхний харгалзаа нь дүрсэд өгөгдсөн сум нь ташуу шугамын дагуу толин ойлт хийгдэж зурагдсан байсан учраас дараагийн харгалзааг мөн ташуу шугамын дагуу толин ойлт хийж будна. Эхний харгалзаа нь дүрсийн өнгө эсэргээрээ солигдсон байсан учраас дараагийн харгалзааг мөн дүрсийн өнгийг эсэргээр нь сольж будсан байна. Эхний харгалзаа нь цагийн зүүнний дагуу 90 хэм эргүүлсэн байсан учраас дараагийн харгалзааг мөн цагийн зүүнний дагуу 90 хэм эргүүлж будсан байна. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа. Зураг бичгийн хуудас 72. Дасгал 3. Эхний мөрийн зурган харгалзааг ажиглаад дараагийн мөрд харгалзах зургийг олж дугуйлаарай. Зургийг сайтар ажиглаарай. Эхний мөрд аалзны зураг байна. Аалз 8 хөлтэй учраас 8 өнцөг дүрстэй харгалцсан байна. Тэгвэл далайн од 5 хушуутай учраас хэдэн өнцөг дүрстэй харгалзах вэ? Доорх хариултуудаас зөв хариуг олж дугуйлаарай. Хариугаа тулгаарай. Зөв хариулт нь бие хариулт буюу 5 өнцөгт дүрс. Эхний мөрийн зурган харгалзааг ажиглаад дараагийн мөрд харгалзах зургийг олж дугуйлаарай. Зургийг сайтар ажиглаарай. Эхний мөрд мөсний зураг байна. Мөс нь хүйтэн шинж чанартай учраас хөргөгчтэй харгалзуулсан байна. Тэгвэл гал дулаан шинж чанартай учраас ямар зүйлтэй харгалзах вэ? Доорх хариултуудаас зөв хариуг олж дугуйлаарай. Хариугаа тулгаарай. Зөв хариу нь бие хариулт буюу нар юм. Сурах бичгийн хуудас 72. Дасгал 4-ийн А. Харгалзаа бүрийн үнэн байлгах үгийг нөхөх үгсээс олж бичээрэй. Зарим үг нэг болон түүнээс дээш удаа ашиглагдаж болох ба огт ашиглагдахгүй ч байж болно гэдгийг санаарай. Нөхөх үгс: өдөр, минут, сар, 7 хоног, жил. Эхний харгалзаа минут, секунд харгалзаа нь нэгжийг багасгаж бичсэн учраас цаг гэсэн үгэнд түүний дараагийн бага нэгж болох минут тохирох тул минут, секунд, цаг, минут гэсэн харгалзаа үүсэж байна. Яг үүний адилаар
дараагийн дасгалуудыг гүйцэтгэгээрэй. Хариултаа тулгацгаая. Минут секунд, цаг минут. Өдөр 7 хоног, 7 хоног сар. Цаг өдөр, сар жил. 7 хоног өдөр, сар 7 хоног. 100 жил, сар өдөр. Минут цаг, секунд минут. Даалгаврыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа. Сурах бичгийн хуудас 72. Дасгал 4-ийн Б. Харгалзаа бүрийг үнэн байлгах үгийг нөхөх үгсээс олж бичээрэй. Зарим үг нэг болон түүнээс дээш удаа ашиглагдаж болох ба огт ашиглагдахгүй ч байж болно гэдгийг санаарай. Нөхөх үгс сонсох, гэрэл, үнэр, дуу чимээ, дулаан. Дасгалыг гүйцэтгэхийн өмнө мэдрэхүйн эрхтнүүдийн үүргийг санаад дараахыг гүйцэтгээрэй. Жишээ нь нүд, гэрэл харгалзаа нь мэдрэхүйг заасан учраас чих гэсэн үгэнд түүний үүрэг болох сонсох тохирох тул нүд, гэрэл, чих сонсох гэсэн харгалзаа үүсэж байна. Үүний адилаар бусад харгалзааг гүйцэтгээрэй. Хариултаа тулгацгаая. Нүд, гэрэл, чих, дуу чимээ. Сонсох дуу чимээ, мэдрэх үнэр. Гал халуун, өсгөгч дуу чимээ. Чийдэн гэрэл, зуух дулаан. Нүд, гэрэл, хамар үнэр. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа.